чухал анализын гадаад зах зээлийн 10 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн дугаараар хэдүүлээ Монгол улсаас олон улсын зах зээл дээр гаргасан $10 бондуудын талаар дэлгэрэнгүй ярилцсан. За тухайлбал нийт Монгол улсаас хэдэн бонд олон улсад арилжаал гэж. За тэдгээрийн дуусах хугацаа, за засгийн газрын бонд хувийн хвшин хэдэн үеийг эзэлдэг. За мөн үргэлжлүүлээд нийт бондуудын татан төлрүүлсэн дүн, бонд тус бүрийн купоны хэмжээг ярилцсан. За мөн эдгээр бондуудын арилжааны идэвх нь хоёр дахь зах зээл дээр хэр зэрэг байдаг. За яг одоогийн хашаарах бондын өгөөж хэдэн үетэй байгаа. За эцэст нь голомт банкны долларын бондын талаар мөн шинээр татан төлөвлөж байгаа 100 сая долларын тав бишүү талаар танд мэдээллийг хүргэнэ. За шууд агуулгатай орцгоё. За би энэлийн хүслэгт дээр Монгол улс гаргасан нийт 11 нэр төрлийн бондын хүслэгтээр харуулсан байна. Тэр яг одоогийн байдлаар бол 11 бонд арилжаалаа гэж байна. За энэ онд гэхэд 4 бонд шинээр гарсан байгаа. За дээрээсээ харвал эхний 5 нь Монгол улсын засгийн газраас гаргасан байгаа. Хугацаанаас хамаарат нийт 5 төрөл байчих. За бид нар мэдж байгаа энэ намар Монгол улсын Улаанбаатар нийслэлээс 500 сая долларын бондыг татан төлөвлөсөн байгаа. За энэ дээр мөн харагч байна. За үлдсэн 5 бондын хувьд бол 4 нь бол хувийн хвшлийн компани, за нэг нь төрийн өмчит компани байна. За нийт 11 бонд арилжаалагч. За үнийн дүнгийн хувьд бол нийлбэртэй яг одоогийн байдлаар зах зээл дээр арилжаалагч буй үлдэгдэл дүнгийн хувьд бол нийт 3.9 тэрбум долларын бонд арилжаалагч. За үүний 75 орчим хувь буюу 3 тэрбум долларыг Монгол Улсын засгийн газрын 5, за нийслэлийн 500 сая бүрдүүлж байна. За үлдсэн 900 сая долларыг хувийн хвшлийн компани, төрийн өмчит компани бонд бүрдүүлж байна. За би энэ дээр дуусах хугацаа эргэлт буй дүнг хүслэгтээр харуулсан байна. За хэдүүлээ одоо үргэлжлүүлээд эдгээр бондуудын татан төлрүүлсэн за одоо эргэлдэж буй дүн яг одоогийн тухайн үеийн бондын одоо купоныг нь би улаан графикээр харуулсан байна. За цагаан график дээр бол бондын зах зээлд эргэлж байгаа дүнг нь харуулсан байна. За ингээд харуул нөгөө 11 бонд дундаас бол хамгийн өндөр дүн татан төлрүүлсэн бол Хүннүү 2028 нийт 650 сая долларын бондыг татан төлрүүлсэн харагдаж байна. За сүүл гаргасан 4 бонд бол араас нь харагдаж байна. За тэгэхээр ингээд хараад үзвэл энэ онд гаргасан 4 бондын нэг дундаж өгөөж бол нэг 11 орчим хувьтай бондын хүүгийн хувьд бол 11 хувьтай байх. За хувийн хвшлийн гаргасан компаниудын одоо 5 бондыг хараад үзвэл нэг дунджаар 12 орчим хувийн хүүтэй харагдаж байна. За мэдээж Монгол Улсын засгийн газар бол тухайн улсын хамгийн найдвартай эрсдэл багатай бүтээгдэхүүн гэдэг учраас хүү купоны хэмжээ мөн өгөөж хэмжээ харьцангуй бага байдаг байгаа олон улсын жишг тагаа. За ингээд хэдүүлээ хараад үзвэл ерөнхийдөө бол долларын бондуудын хүү хэрхэн тогтдог вэ гэвэл нийтлэг 2 хүчин зүйл байгаа. За нэгдүгээрт бол тухайн үнцаас гарагч өөрийнх нь зээлжих зэрэглэл төлбөрийн чадвар. За нөгөө талд бол яг тухайн үеийн зах зээлээр гарч байх үеийн Америкийн зах зээлийн суурь хүү хамгийн гол хүчин зүйл болдог байгаа. За эдлээ ингээд энэ дээрээс хараад үзвэл голомт банк, за Mongolia Mining зээлж зэрэл өндөртөө мөртлөө яагаад 11 12 дээр хүү өндөр хүүтэй гаргасан байна вэ гэж. Тэр энийг хэдлээ одоо зээлж зэрэл муутай учраас ийм хүү өндөртэй гаргасан гэж бол ойлгох. Нэг талаар бол өрөөсгөл болох. Яагад гэвэл зах зээлийн суурь хүнд хамгийн хүчин зүйл нөлөөлж байгаа. За ингээд хараад үзвэл голомт энэ оны 5 сард 300 сая долларын бондыг олон нийтэд гаргасан байгаа олон улсын зах зээл дээр нэг их найт төгрөгийг. За тухайн үед бол Америкийн Төв банкны бодлогын хүү бол 5.5 дээр буюу сүүлийн 20 жил байхгүй өндөр түвшинд Америкийн одоо нийт актив үеийн долларын суурь өндөрт хадгалж ирсэн гэсэн. Тэр үүн дээр мэдээж голомт өөрийн зээлж тэрлийн мэд бонд бол гаргана. За нөгөө талд бол за эдлээ нэг чи харъя л да. Century 2027 Монголын засгийн газрын бонд 2021 онд анх 7 сард гарч ирсэн. За тухайн үед бол ковидын хямралтай холбоотойгоор бүх улсын төв банкуд бол за Монголын бодлогын хүү бол 6-тай байсан. Түүхэн бага түвшинд байсан. За яг Америкийн жишээн дээр хараад үзвэл Америкийн бодлогын хүү 0-аас 0.2% байсан. Үндсэндээ бараг 0-тай шах. Тэр зах зээлийн суурь хүн өөрөө ийм бага байсан учраас бага хүүтэй бондыг татан төлөвлөсөн ийм очиртай байх нэ. За тэгэхээр нэг бондуудын дүн купоны хувьд бол нэг иймэрхүү. За үргэлжлүүлээд бондын арилжааны идэх өгөөжийн талаар ярилцъя. За би хэвтэй графикууд дээр нийт бондуудыг ангилалд оруулаад арилжааны идэхүүдийг туссан байгаа тань. За ингээд харуул голомт банкны голомт долларын бонд арилжааны идэхийн хэмжээгээр нийт 160 сая доллар. За энэ дүн маань өөрөө 1 сарын 1-ээс 10 сар хүртэлх хуримтлагдсан дүн байгаа. За гэхдээ нэг анхаарах зүйл нь бол энэ зөвхөн Bloomberg терминал буюу яг олон улсад түгээмэл ашигладаг дийлрүүдийн түгээмэл ашигладаг платформоор хийгдсэн арилжааны дүн байгаа. Тэгэхээр өөр сувгуудаар хийгдсэн арилжааны дүн тусгадаг гэдгийг анхаарах зүй те 1 сараас 10 сар хүртэлх тун. За засгийн газрын бонд нэг нийтдээ 5 бонд байна, дундтаад үзэл 100 орчим сая доллар арилжаалагдсан. За их салгаад харуул Century 2031 бонд хамгийн их буюу 185 сая долларын бонд оныг тэс арилжаалагдсан байгаа. За хувийн хвшлүүдийг хараад үзвэл corporate бондууд дунджаар 60 сая долларын арилжааны идэвхтэй байна. За нийслэлийн бонд мөн адил өндөр 125 сая доллар гарснаас хойш өнөөдөр хүртэл 10 сар хүртэл арилжаалагдсан байна. За ингээд хараад үзвэл голомтын
долларын бонд бол яалчгүй олон улсын зах зээл дээр эрэлт өндөртэй, хоёр дахь зах зээлийн арилжааны нэгтгэх үнэмлэхээс өндөр байгаа нь эндээс харагдж байна. За яг одоогийн хашаарах, за 12 сарын 6-ны хашаарах бондын өгөөжийг хэдл ярилцсан. Босоо баган дээр харагдж байна. За яг одоогоор бол ипотекийн корпорацийн МИГ 2027 бонд 10.6 буюу өгөөжийн хэмжээгээр тэргүүлж байна. За үргэлжлүүлээд худалдаа хөгжлийн банк, голомт банкны бонд 8.1%-тайгаар олон улс дээр арилжаалагж байна. За засгийн газрын бонд бол 6.3%-тэй мэдээж хамгийн эрсдэл багтай, найдвартай хөрөнгө оруулалт гэдэг утгаараа өгөөж багтай байдаг. За үргэлжлүүлээд засгийн газрын батлан даалттай нийслэлийн бонд 6.6% өгөөж илтгэгээр яг одоо арилжаалагж байна. За би слайдыг бэлжих хооронд худалдаа хөгжлийн банкнаас шинээр 200 сая долларын бондыг Вений бирж дээр бүртгүүлсэн байгаа. За тэгэхээр settlement байна. Эх 7 хоногт хийгдэнэ. За хийгснээр дараа худалдаа хөгжлийн банкны 2 төрлийн бонд арилжаалагч. За нэг талд нь 50 сая, нөгөө талд нь 200 сая долларын бас нэгэн шинэ бонд нэмэгдээд нийт 12 төрлийн Монгол улс евро доллар бондтой болох нэ. За эдгээр төгсгөлт нь голомтын долларын бондын талаар дэлгэрэнгүй ярилцаад үзье. За би энэ дээр голомт бондын нөхцөлийг нь Bloomberg терминал дээрээс шууд скриншот хийгээд тавьсан байна. За тэгэхээр банк маань 5 сард 300 сая долларын бондыг татан төвлөрүүлсэн. Тухайн 11% бонд. За гарч ирэх үеийн үн бол 97.5 дээр гарч ирсэн буюу харьцангуй хямдралтай үнээр гарч ирсэн. За мэдээж нэрсэн үн 100-аас хямд үнээр гарч байгаа учраас бондын өгөөж 12%-тэй буюу купоноос 1% илүү байгаа. За тухайн бонд 3 жилийн хугацаатай гарсан 2027 онд дуусна. За тэгсэн бол өнгөрсөн 7 огт голомт банк тухайн бонд дээр нэмээд шинээр 100 сая долларын бондыг татан төвлөрсөн байгаа буюу tap issue хийсэн. За гарах үеийн үн бол хуучин бондын зах зээлийн үн хойш одоогийн өгөөжөөр гарсан байгаа буюу 105.3 буюу 1053 долларын үнэтэйгээр бонд маань гарсан байна. За гарах үеийн өгөөж бол мэдээж 8.5% өгөөжтэй яг одоогийнхтой төсөөтэй гэсэн үг. За анх дахь зах зээлийн settlement хийгдэх нь маргааш буюу 12 сарын 11-ний өдөр settlement хийгднэ. За тухайн бондын төлбөр тооцоо хийгснээр хуучин байсан 300 дээр 100 сая нэмэгдээд нийт 400 сая долларын голомт бонд олон улс дээр арилжаалагдах нэ. Хоёр дахь зах зээл дээр эргэлтэд байгаа дунд 400 сая болж өсөх нэ. За бондын зээлч зэрэглэлийн хувьд бол S&P болон Moody олон улсын үнэлгээний агентлагууд бол өнгөрсөн сард тус бондын болон банкны өөрийнх нь зээлч зэрэглэлийг дандаа нэг шатаар ахиулсан байгаа буюу Moody-гээс саруул B2 зэрэглэлтэй доктортой төлөвтэй. За S&P бол B+ болгож нэг шатаар ахиулсан байгаа. За хэдүүлээ бондын ханшийн талаар хараад үзвэл за бонд маань энэ оны 5 сард гарсан. За гарах үед бол 97.5-тай буюу хямдралтай үнээр. За 97.5 гэдэг маань яг доллараар нэрсэн үнээр илэрхийлвэл 975 доллар байх. Энэ бондын нэрсэн үн нөрөө 1000 доллар. Тэгэхээр хямдралтай үнээр гарсан. За тийм учраас бондын өгөөж гарах үеийн өгөөж бол 12%-тэй гэж би сая дурдсан. За бондын купон бол 11%-тэй байгаа. За бонд гарснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 6 сарын хугацаанд бол компани зээлж зэрэл, за Монгол улсын зээлж зэрэл төлбөрийн чадвартай холбоотойгоор бондын эрэлт маш өндөр байсан. За тиймдээч бонд эрэлттэй бондын үн бол тасралтгүй өссөн харагч. За нэг ялангуяа 7 сараас хойш компани нэгдүгээр багсын тайлангаа гарснаас хойш үнэмлэхүйц өссөн байна. За яг одоогийн байдлаар бондын аш 106.2 буюу яг нэрсэн үнээр бодвол 1060 орчим долларт яг одоо олон улс дээр арилжаалагч байна. За мэдээж бондын үн өсөж байгаа учраас бондын өгөөж уруу хамааралтай буюу хэдл өмнөх лайв дээр үзсэн байгаа. Бондын өгөөж буурсаар яг одоогийн байдлаар 8.1% өгөөжтэйгээр олон улс дээр арилжаалагч байна. За би энэ дээрээс мөн харуулсан байна. МИГ бол хамгийн өндөр өгөөжтэй 10.6%. За гол нь бондын долларын одоо өгөөжийн хувьд бол харьцангуй дундаж өндөр түвшинд буюу 8.1%-тэй арилжаалагч байна. За мөн Bloomberg терминал дээр ханшиг скриншотыг харуулсан байна. Мөн адил 6 сараас хойш өнөөдөр хүртэл тасралтгүй өсөд 106 хүрсэн байгаа нь терминал дээрээс харагдж байна. За ингээд өнөөдрийн лайв эцэст нь дүгнэлт хэлэхэд бол яг одоо бол 11 нэгтгэлийн бонд арилжаалагч байна. За манай компани зүгээс бол энэ дундаас хамгийн түгээмэлтэй голомтын долларын бондыг та бүхэнд санал болгож байгаа байлээ. За та бүхэн голомт банкны яг бизнесийн гүйцэтгэл ашигтай ажиллагаа баланстай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг өмнөх дотоод зах зээлийн дугаар дээр би нэг хувьцааны холбоотой дугаар оруулсан ба тэндээс үзээрэй. За яагаад голомтын бондыг санал болгож байна гэвэл яг одоогийн байдлаар бол бондын өгөөжийн хувьд бол харьцангуй боломжийн өндөр 8.1%-тэй нэгдэлтэй. За нөгөө талд бол компани зээлж зэрлэл нь өөрөө B2, B+-тай буюу Монголын засгийн газартай ижил түвшинд үндсэндээ хувийн хвшлийн авч болох хамгийн өндөр зээлч зэрлийг голомтын тус долларын бонд мөн голомт банк нь өөрөө авсан буюу зээлч зэрэл харьцангуй өндөр тогтвортой гэж харж болох нэ. За мөн хоёр дахь зах зээл дээр тус бонд Монгол улсын нийт бондоос хамгийн өндөр арилжааны идэвхтэй хамгийн их эрэлттэй буюу олон улсын хөрөнгө оруулалт худалдаж авахыг хүссэн байгаа 160 сая долларын
арилжаадгаар харагдж байна. Ихний 10 сарын байдлаар. За компани өөрийнхөө суурь гүйтгэл аж ажиллагаа баланс зэрэг өөрөө маш сайн байгаа. Тэр нэг иймэрхүү хүчин зүйлээс үндэслээд голомтын долларын бондыг танд төлөхөдөө санал болгож байна. За эцэст нь манай компани зүгээс бол ер нь бүх хөрөнгө оруулагчид альва хөрөнгө оруулагчдаа та өөрийн хөрөнгө оруулалтын багц портфолио дээр тодорхой хувийг $10 хөрөнгө оруулалтаар бүрдүүлэхийг зөвлөдөг билээ. Яг тэгвэл Монгол улс бол за инфляцийн түвшин, за валютын ханш, за төгрөгийн ханш бол ямагт савлгаатай хэрэгбэлцэж идэг. Та зүгээр сүүлийн 30 жил хараад үзэл төгрөгийн ханш $10 эсрэг дунджаар жил болгон 7 орчим хувиар гардаг статистик тоосоо бий. Тэгэхээр өөрийн багц дээр та долларын за бонд ч юм уу хувь цааны хөрөнгө оруулалтыг долларын багцд бүрдүүлснээр 3 даван талтай байдаг. За нэгдүгээрт бол та мэдээж хөрөнгө оруулалтын үр ашгаа $10 дээр хүлээж авна. За хоёрдугаарт бол төгрөгийн $10-тай харьцах ханшийн уналтаас буюу өөрийн хөрөнгийг ханшийн уналтаас хамгаалах буюу хээж их боломжийг олгодогоор давуу талтай байгаа. За гуравдугаарт гэвэл за тодорхой хугацааны дараа төгрөгийн ханш $10 эсрэг унлаа гэж тооцоолоход та ханшийн зөрүүний ашиг буюу валютын ханшийн зөрүүний ашиг хүртэх боломжтой байдаг ийм давуу талтай байдаг байгаа. Тэгэхээр бид нар тодорхой хувийг 20-30%-ийг нь $10 багцаар бүрдүүлэхийг хөрөнгө оруулагчдаа зөвлөдөг билээ. За ингээд өнөөдрийн лайва өндөрлөе.